Ихэнх хүмүүс метод хуваагдал гэхээр эс хоёр болж хуваагдах диплоидесийн тухай ярьдаг. Диплоид гэхээр тэр нь хоромсоомын бүрэн бүрдэл буюу 2N хоромсоом агуулсан байдаг. За энд бөөн байна. Харин энэ бол эс бүтнээрээ байна. Ихэнх хүмүүс эс өөрөө хоромсоомын бүрэн бүрдэлтэй буюу 2N хоромсоомтой 2 диплоидес болж хуваагддаг гэдэг. Эс метод хуваагдалд орлоо гэхэд хүмүүс ингэж ойлгодог. Гэхдээ нэг зүйлийг жаахан тодруулж хэлмээр байна. Методын үед удамшлын материал болон бөөм хуваагдах процесс хоёр л үндсэндээ явагдана. За жишээ нь би энд нэг эс зуръя. Одоо энэ эс нь 2 бөөмтэй. Тус бүр адилхан диплоид тооны хоромсоомтой. Өөрөөр хэлбэл энэ эс методод орчихсон байна гэсэн үг. Гэхдээ энэ эс цитокинезэд ороогүй байна. Энэ тухай бид жаахан байж байгаад тодруулнаа. Цитокинез гэдэг нь эсийн цитоплазм 2 эсэд хуваагдахыг хэлдэг. Харин цитоплазм гэдэг маань эсийн бөөмөөс гадуур байх бүх бүтцүүдийг нэгтгэн хэлдэг. За энэ тухай удахгүй ярина. Гэхдээ хүмүүс метоз гэж үүнийг ойлгодог гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Метоз гэдэг нь эсийн бөөм 2 тусдаа бөөм болж салах үйл явц юм. Үүний дараагаар л цитокинез явагдаж эсийн цитоплазм 2 хуваагдсанаар эх эс 2 төл эс болдог. За нэг ийм суур ойлголттойгоор метод хуваагдлын механизмыг үргэлжлүүлэн тайлбарлая. Метод хуваагдал болоход зайлшгүй шаардлагатай эхний үйл явцууд нь эсийн амьдралын хэвийн мөчлөгийн үед буюу интерфазын үед болж өнгөрдөг. Интерфаз гэдэг нь метод хуваагдлын өмнөх үе буюу эсийн хэвийн амьдралын үе гэж ойлгож болно. Энэ нь эс зүгээр л хэвийн мөчлөгөөрөө амьдарч байгаа үеийг хэлнэ. За бидэнд нэг шинэ эс байна гэж үзье. Үүнийг би ногооноор зуръя. Энэ бол шинэ эс байна. За дотор нь түүний бөөм байна. Тэр нь 2N буюу диплоид хоромсоомтой. Дараа нь энэ эс томорно. Гаднаас шимтгийлийн бодисоо эс рүү авч уурга болон бусад шаардлагатай молекулуудыг нийлэгжүүлсэний дүнд эс хэмжээгээрээ томордог. Эс хоромсоомын бүрэн бүрдэл буюу диплоид бүрдэлтэй байна. Энэ бүх үйл явц эсийн амьдралын мөчлөгийн интерфазын үед л явагдана гэсэн үг. За эсийн мөчлөгийн энэ үеийг G1 үе гэд нэрлэдэг. Энэ үед эс хэмжээгээрээ томорно. Хэмжээгээрээ томорч бүтцийн материалуудаа нийлэгжүүлж, заримыг нь өөртөө хуримтлуулж, дараа нь хоромсоомууд нь хуваагдана. Тэгэхээр энэ үед диплоид хоромсоомтой байна гэсэн үг. Би түүнийг томруулж харуулъя. За энэ шатыг интерфазын S шат гэдэг. S шатанд хоромсоомуудын репликац буюу ДНХ-гийн 2 жилт явагдана. Дахиад хэлье. Одоохондоо метод хуваагдал эхлээгүй л байна. Тэгэхээр S шатанд хоромсоомуудын репликац буюу ДНХ-гийн нийлэгжилт болно. Тийм учраас энэ шатыг синтез гэсэн үгний утгаар S гэд нэрлэдэг. Одоо би S шатанд бөөмийг томруулж харуулах гэж байгаа юм чинь 2 хоромсоомтой организмаасаа эхлэе гэж бодож байна. За S шатны эхлэл дээр байна гэж бодъё. Тэгэхээр хоромсоомуудыг нь би репликацад орж эхэлж байгаагаар зуръя. За энд нэг хоромсоом байна. Энд өөр нэг хоромсоом байна. Нэгэнт S шатанд байгаа юм чинь эдгээр хоромсоомууд репликацад орно. Энд би бөөмийг нь зураатгая. За би зөвхөн энэ хэсгийг л томруулж харуулж байна. Энэ үед 1N бүрдэлтэй 2 хоромсоом буюу диплоид бүрдэлтэй байна. S шатанд хоромсоомууд маань репликацад орж өөрийнхөө яг ижил хуулбарыг үүсгэдэг. За энэ ногооноор тэмдэглэсэн хоромсоом өөрийнхөө хувилсан хуулбартай центромерээрээ холбогдно. Одоо бол хоромсоомын хувь бүрийг нь хроматид гэд нэрлэнэ. Нөгөө хоромсоом мөн адилхан бидэнд аль нь нэг хоромсоом агуулсан 2 хроматид байсан бол одоо аль нь 2 хоромсоом агуулсан 4 хроматидтай боллоо. Гэхдээ нийт хоромсоом маань 2 хэвээрээ л байгаа. Энэ бол центромер байна. Эс цаашид өссөөр байх бөгөөд энэ нь S шатанд явагдана.
Энэ нь эсийн мөчлөгийн G2 шат бөгөөд эс томорсоор л байна. За G2 гэдэг маань интерфазын S шатны дараах 3 дахь шат юм. За одоо бидний өмнө нь огт ярьж байгаагүй эсийн өөр нэг хэсгийн тухай бага зэрэг ярилцъя. Энэ тийм ч их чухал зүйл биш л дээ. Би центросомын тухай ярих гэж байгаа юм. Сүүлд эс хуваагдах үед энэ нь маш чухал бөгөөд центросом өөрөө бас хуваагдана. За энд нэг жижиг центросом байна гэж үзье. Түүн дотор центрол байна. Центрол гэдэг нь бортог хэлбэртэй бүтэц шүү дээ. Центрол, центросом гэдэг хоёр үгийг андуурч болохгүй шүү. Мөн хроматидуудын холбогдох хэсэг болох центромерүүдтэй бас эндүүр үзээ. Харамсалтай нь энэ нь биологийн үйл явцад гардаг олон нэр томьёо эсийн бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо их төстэй нэрлэгддэг. Харин одоо ярих гэж байгаа центросом гэдэг зүйл нь эсийн бөөмийн гадна байх ба бас репликацид ордог. Мөн л интерфазын үед репликацид орно. Өмнө нь нэг байсан бол одоо хоёр болно. Мэдээж дотор нь тус бүрийн өөрийн гэсэн хоёр жижиг центролтой. Гэхдээ бид тэр тухай наривчилж ярихгүй. За интерфазад эдгээр үйл явц болдог байх нь. Энэ бол эсийн амьдралын мөчлөгийн үндсэн хэсэг бөгөөд эс өсөж үндсэндээ юу дуртайгаа хийдэг. Би энд нэг зүйлийг тодруулаатгая. Би ДНХ-г зурхдаа хромосом байдлаар зурсан. Гэхдээ бодит байдал дээр интерфазын үед ДНХ ингэж хромосом болж харагдахгүй, хроматины утаслаг хэлбэрээр харагддаг. ДНХ-г зурвал энэ нь хроматин хэлбэртэй байна. Миний зурсанчлан ингэж маш их эрчлэгдсэн байдалтай байхгүй. Тэр ногооноор зурсан хромосом үнэн дээр эрчлэгдээгүй, эрч муутай утас шиг байна. Үүнийг микроскопоор харахад их хүндрэлтэй байх болно. Энэ бол хроматин хэлбэрээрээ байна гэсэн үг. За энэ хроматин хэлбэртэй байхдаа зүгээр л нэг уурга ороосон ДНХ-гийн бөөгнөр л байдаг. За энд нэг уурга байна. Энд бас нэг гихчлэн. Хэрвээ микроскопоор түүнийг харуул ДНХ болон уургийн тодорхойгүй том толб маягийн зүйл л харагдана. Уурга ороосон ДНХ-гийн энэ бүтцийг бид нуклеосом гэж нэрлэдэг үлээ. ДНХ хизээ эргээд хромосом бүтцтэй шилждэг талаар бид ярилцсанаа. Нөгөө молекулын хувьд яг ажилхэн үнэн дээр ДНХ ямар нэг үйл явцад оролцохдоо ийм бүтцтэй байх ёстой. Жишээ нь МРНХ бусад төрлийн туслагч уургуутай харилцан үйлчлэлцхийн тулд орчиндоо нээлттэй бүтцтэй болох хэрэгтэй байдаг. ДНХ нийлэгжиж репликацид орохдоо ч гэсэн ингэж эрчлэгдээгүй байх хэрэгтэй болдог. Сүүлд ийм маш хүчтэй эрчлэгдсэн бүтцтэй шилждэг. Энэ бол митозын явцад болно. Энд нэг ногоон утаслаг репликацид орж бас нэг ногоон утаслагийг үүсгэсэн бол тэд нэг хэсгээрээ хоорондоо холбогдсон байна. Нөгөө нэг хромосом нь мөн адил өөрийнхөө хувилбарыг нийлэгжүүлээд нэг хэсгээрээ холбогдсон байгаагаар би зурлаа. Үнэхээр ийм үйл явц болдгийг харуулах гэж би ийм маягаар зурлаа. Энэ бол бодит зүйл. Энэ хроматин хэлбэртэй байна. За одоо митоз хуваагдал эхлэхэд бэлэн боллоо. За үүнийг тайлбарлахын өмнө би ногооноор нэг эсийг зураатгая. За бөөмийг нь хэвийн үеийн эстэй харьцуулбал их томоор зурах гэж байна. Учир нь энэ үед бөөмөд их олон үйл явц болдог бөгөөд одоо бид түүнийг тайлбарлах гэж байгаа юм. Тэгэхээр митозын эхний үе шат бол профаз. Энэ бол санаандгүй өчгсөн нэр юм шиг байгаа юм л да. Хүмүүс микроскопоор эс хуваагдаж байгаа үеийг хараад за үүнийг профаз гэж нэрлэе гээд. Профазын шатанд үндсэндээ хромосом нь хроматин хэлбэрээсээ хромосом хэлбэрт шилждэг. Өөрөөр хэлэх юм бол хроматины утаслаг профазын шатны туршид мушгирч эрчлэгдэн богиносж бүдүүрэх процесс явагддаг. Интерфазын шатанд ДНХ нь эрчлэгдээгүй, эмх замбраагүй, бие биенээсээ салсан хэлбэртэй байдаг гэж би түрүүн хэлж байсан да. Одоо бол эргэн эрчлэгдэж эхэлнэ. Энэ нь аль хэдийн репликацид орсон гэдгийг санаарай.
Репликацийн процесс нь метод хуваагдал эхлэхээс өмнө интерфазын ээс шатанд явагдсан билээ. Тэгэхээр бидэнд энд нэг, тэнд нөгөө нэг хоромсоом байна гэсэн үг. Тус бүр хоёр хроматидтай. Профазын шатанд центросомууд үүснэ. Түүний тухай бид өмнөхөн ярьсан билээ. За тэдгээр нь энд байна. За центросомууд нь микротубул гэд нэрлэгдэх бичил гуурсан цруудыг үүсгэнэ. Эдгээр гуурсан црууд нь эсийн хуваагдалд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ бүх зүйл их гайхалтай. Эдгээр нь харьцангуй хялбар болдог. Амьд организмд бидний бүтэц үйл ажиллагааны нэгжид явагддаг үндсэн үйл явц юм. Гэсэн хэдий ч эдгээр бүх нарийн механизм явагддаг бөгөөд одоо ч зарим зүйл нь тодорхойгүй л байна. Өөрөөр хэлбэл ийм алдаагүй төлөвлөгдсөн хөдөлгөөн бий болоход атомын төвшөнд эсвэл түүнд оролцдог уургийн төвшөнд чухам яг юу болдгийг бид одоогоор бүрэн тайлаагүй л байна. Энэ бүх зүйл судалгааны төвшөндөө явагдаж байна. Зарим нь тодорхой болсон байхад зарим нь бүрэн тодорхойгүй л байна. За юутай ч энд хоёр центросом байх бөгөөд эдгээр нь бичил гуурсан цруудыг үүсгэж байдаг. Эдгээр гуурсан цруудыг утаслагууд шиг төсөөлж ойлгоорой. Ингээд профазын шат үргэлжлэн явагдана. Профазын шат үргэлжлэхэд бөөмийн бүрхүүл сүүлдээ уусаж алга болно. Мөн эдгээр зүйлс томорч центромерт өөрсдөө холбогдож эхэлнэ. Энэ бүх үйл явц профазын шатанд болно. Энэ нь профазын төгсгөл хэсгээр явагддаг учраас профазын хожуу шат буюу эсвэл прометафаз гэд нэрлэгдэх үе байдаг. Зарим нь үүнийг методын бие даасан шатч гэж нэрлэдэг. Гэхдээ профазын төгсгөлд эсвэл прометафазын төгсгөл хэсэгт эс нэг иймэрхүү харагдана. За бүтэн эс маань энэ байна. Бөөмийн бүрхүүл нь ууссан, ерөнхийдөө бөөмгүй болсон байна. Түүнийг бүтээж байсан уургууд нь энд байх боловч сүүлд өөр зүйлд тэд ашиглагдана. Бидний сонгосон эсэд хоёр хоромсоом байгаа шүү дээ. Хүний эс байсансан бол 46 байх байсан. Энэ эсийн хоёр хоромсоом бүр нь хоёр хос хроматидаас тогтно. Хоёр хоромсоом байгаа. Тэдний центромер энд байна. Харин эдгээр центросомууд нь бөөм байсны эсрэг талд гарч өөдөөсөө харж байрлана. Өөрөөр хэлбэл шинээр үүсэх эсийн хоёр туйлыг үүсгэнэ гэсэн үг. Эдгээр бичил гуурсан црууд нь хоёр үндсэн үүрэгтэй. Нэгд хоёр центросомыг салгадаг гэж хэлж болно. Эдгээр гуурсан црын зарим нь энэ центросомоос, зарим нь нөгөө центросомоос гарсан, зарим нь энэ хоёр центросомыг хооронд нь холбож өгдөг. За мөн зарим гуурсан црууд буюу утаслагууд нь хоромсоомынхоо центромерт холбогддог. Тэдгээрийг холбодог уургийн бүтцийг кинетохор гэд нэрлэдэг. Тэгэхээр энд нэг кинетохор байна. Энэ бол уурга бөгөөд их гайхалтай зүйл. Бичил утаслагууд хэрхэн кинетохорт бэхлэгддэг? Бичил гуурсан црууд хэрхэн хоёр хроматидыг хоёр тийш нь татаж салгадаг тухай бүрэн судлагдаагүй байна. Энэ үйл явц хэрхэн явагддаг тухай бүрэн тайлагдаагүй байна гэсэн үг. Зөвхөн ийм үйл явц явагддаг болохыг л тайлаад байна. Профазын шат явагдсны дараа эсийн дотор хоромсоомууд эсийн төв хэсэгт нэг игнэнд игэндэг. За би тэдгээрийг игэнсэн байдлаар зураатгая. Энэ нь эсийн хуваагдлын дараагийн буюу хоёр дахь шат метафазад явагдана. Эхний шат нь профаз байсан шүү дээ. Одоо бид метафазын шатыг эхлүүлээд байна. Үнэн дээр метафазад хоромсоомууд эсийн төв хэсэгт нэг шугамд игнэн жагсдаг. За миний зурсан хоёр хоромсоомын нэг нь энд, нөгөө ногоон нь тэнд байна. Мэдээж центросомууд байна. Тэдгээрээс гарсан утаслагууд нь ч бас байх ёстой. Тэдгээрийн зарим нь хоромсоомын центромертэй холбогдсон кинетохорын бичил гуурсууд бас байна. Үнэхээр андуурмаар байгаа биз? Центросом гэдэг чинь бичил гуурсан цруудыг үүсгэдэг, тэдгээрийг удирдах байдаг зүйл шүү дээ. Харин центрол гэдэг нь центросомын дотор байдаг
бортог хэлбэрийн бичил бүтцсэн юм шүү. Центромер гэдэг нь нэг хромосомын дотор хоёр хроматидын утаслагуудыг бие биетэй нь холбодог хэсэг. За эдгээрийн ялгааг сайтар тогтоож аваарай. За энэ нэг хос хроматид байна. Энд бас нэг байна. Тэдгээр нь хоорондоо центромерээр холбогдсон байна. За энэ үе шат бол метафаз. Энэ үнэхээр амархан. Метафазад үндсэндээ хромосомууд эсийн төвд игнэн байрлана. Мөн эс энэ үйл явц явагдчихлаа гэдгийг яаж мэддэг юм болоо гэсэн хэд хэдэн онол таамаглалууд байдаг. Эдгээр нь хэрхэн эгэнсэн холбогдсон болохыг яаж мэдэх юм бэ? Нэг таамаглал нь эсэд тусгай тохиоллын механизм ажиллаж байдаг бөгөөд хэрэв аль нэг кинетохоор уураг, аль нэг утаслагтай зөв холбогдоогүй бол метоз цааш үргэлжилж болохгүй гэсэн дохио эргээгддэг байхаа гэсэн онол юм. Энэ бол маш нарийн нийлмэл үйл явц л да. Чиний эсийн бүх 46 хромосом энэ үйл явцад оролцож байгаа бөгөөд энэ үйл явцыг зохицуулах, удирдах ямар ч механизм байхгүй байна гэд төсөөлөд үзтээ. Эдгээр нь химийн болон термодинамикийн үйл явцуудаар зохицуулагддаг. Хэдий ийм нарийн нийлмэл ярвигтайч энэ бүх үйл явц маш тэнцвэртэй, яг цагтаа алдаа мадаггүй явагддаг гэдэг нь гайхалтай байгаа биз? За метафазын шатны дараагаар метозын 3 дахь шат болох анафазын шат эхэлж хос хроматидууд энэ шатанд эсийн 2 туйл руу салдаг. За би анафаз гэж бичлээ. Би эсийнхээ өнгийг солиё. За эдгээр нь одоо тасарна. Тэд тасарч бие биеэсээ холдонгууд за би түүнийг ногооноор зураатгая. Хос хроматидын нэг утаслаг энэ чиглэл рүү, нөгөө нь тэр чиглэл рүү сална. Нөгөө хромосомын хувьд мөн яг ижил үйл явц явагдана. Мэдээж кинетохорт бэхлэгдсэн центросомууд байгаа. Мөн хромосомод бэхлэгдээгүй бичил утаслагууд бас байгаа. Гэхдээ тэдгээр нь энэ хоёр центросомыг хоёр тийш нь түлхэж өгдөг. Үүний дүнд эсийн дотор бүх зүйл бие биеийнхээ эсрэг талд байрлана. Нэгэнт хос хроматид салсан бол эдгээрийг тус бүрд нь одоо хромосом гэд нэрлэдэг тухай ДНХ-гийн хичээлдээр бид өмнө нь ярьсан. Эсэд 2 хромосом байсан бол одоо 4 хромосомтой болно. Учир нь хос хроматидууд салаад хос хромосом болж хувирчихлаа. Тэд өмнө нь ч байсан, одоо ч бас байна гэж би хэлэх гээд байгаа юм. Өмнө нь холбоотой байсан бол одоо холбоогүй, биеэ даасан байдалтай байна гэж хэлж болно. Одоо бараг анафаз дуусах гэж байна. За метозын төгсгөлийн шат бол телефаз. Би одоо эсийг арай өөр хэлбэр дүрстэй зуръя. Учир нь телефазын үед эс аяндаа иймэрхүү хэлбэр дүрстэй болдог. За эсээ 90 градус эргүүлчихье. За энд нэг центросом, харин энд нөгөө центросом байна гэж үзье. Энэ цэгт тэр ДНХ-г өөрлөгөө татна. Тэрээр 2 хромосомын нэг хувийг өөрлөгөө татна. Одоо харин тэр хоёрын төгсгөлд бөөмийн мембран үүсч эхэлнэ. Хромосом бүрийг тойроод бөөмийн бүрхүүл үүснэ гэсэн үг. Ингээд телефазын төгсгөлд метоз хуваагдал дуусна. Манай эсийн дотор бөөм өөртөө агуулж байгаа удамшлын материалын хувьд хамтдаа хуваагдад дууслаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл метозын эхэнд эхлээд карокинез явагдад дууслаа. Телефазын шат үргэлжилж байх хооронд одоо цитокинез хамт явагдана. Телефазын үед үүссэн 2 хромосомыг улам бүр салгасаар байх бөгөөд ингэснээр тэдгээр эсийн 2 захад очдог. Үүний дараагаар эсийн бүслүүрт үүссэн ховил улам бүр гүнзгийрсээр метоз хуваагдлын телефазын төгсгөл цитоплазм нь 2 тусдаа хуваагдаж цитокинез явагдсанаар их эс 2 төл эс болж сална. За энэ үйл явцыг бид нар цитокинез гэх ба метоз хуваагдлын нэг шат биш хэдий ч телефазын шаттай зэрэгцэн явагдаж метоз хуваагдлын төгсгөлд эс
яг адилхан хоёр төл эс болж хуваагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Нэгэнт хоёр ижилхэн эс үүссэн учраас тэдгээрийн амьдралын мөчлөгч мөн яг адилхан байж хоёулаа интерфазын шатанд орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд эсийн мөчлөгийн G1 шатанд орно. Дараа нь үржих болохоор S шатанд орж ДНХ-гээ хоёржуулна. Дараа нь G2 шат, дараа нь дахиад митоз хуваагдалд орно гэх мэтээр эсийн амьдралын мөчлөг интерфаз, митоз, интерфаз, митоз гэсэн үе шаттайгаар ээлжлэн үргэлжилнэ.